За сайн байцгаана. Өнөөдрийн сургаалын сэдэв Христийн дүр төрхөөр хувьсан өөрчлөгдөх. Ром номын 12 дугаар бүлгийн 2. Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгвэл Бурхны сайн тааламж төгс төгөлдөр таалалж юу болохыг таних болно гэж. Тэгэхээр Библийн Ром номыг бичсэн Паул энэ хэсэгдэр оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгд гэдэг энэ үгийг грек хэлний метаморфос гэж үгийг ашигласан байна. Энэ үгийг New King James орчуулган дээр transform гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хувьсах, шинжлэгдэх, өөрчлөгдөх гэсэн утгатай үгийг хэрэглэсэн байна. Гэтэл метаморфос гэдэг үг маань өөрөө хоёр утгатай. Нэг нь болохоор ирээдүйн рүү хувьсан, шинжлэгдэж, дэвшиж өөрчлөгдөх. Нөгөөх нь өнгөрсөн цаг руу буцаж дөрхөмдөө буцаж очих гэсэн ийм хоёр утгыг илэрхийлдэг. Гэртээ харих гэсэн утгатай. Библийн хэсгийг харах юм бол бид нэр айл ч утгаар нь бид нэр ойлгож болно. Өөрөөр хэлбэл ихэнхдээ бид христчгч бид нар би яаж өөрчлөгдөх үү? Би яаж өөрийгөө өөрчлөх үү? Яаж шинжлэх үү? Яаж илүү сайжрах уу гэж бид нар боддог. Ихэнх тохиолдолд энэ маань бүтлгүүтдэг олон хүмүүсийн хувьд. Яагаад гэвэл өнгөрсөн рүүгээ эргэж харах зайлшгүй шаардлага бидэнд тулгардаг. Өөрөөр хэлбэл Бурхан анханасаа биднийг яагаад бүтээсэн? Яг би хэн хүн юм аа? Би ер нь яг хэн байх ёстой юм? Энэ тухайга бид нар эргэж сэргэж бодох зайлшгүй шаардлага Библиэд тулгардаг. Тэгэхээр Христийн дүр төрхөө өөрчлөгдөх энэ өөрчлөлтийг 2 дугаар Коринт номны 13 дугаар зүйлдер тийм ээ 2 дугаар Коринтын 13-ыг бид харах юм бол 2 дугаар Коринтын 3 дугаар бүлгийн 18. Харин бид бүгд бүтээлэггүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэт хараад түүний дүрд эзний сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо байжсэн Цолонбаатар би маргааш гэхэд би өөр хүн болчих уу? Тийм биш. Харин илүү сайн Цолонбаатар болохоор өдрөөс өдөрт шинжлэгддэг, өөрчлөгддөг тухай Библиэд дурддагдж байна. Тэгвэл илүү сайн Цолонбаатар байхын тулд би яах ёстой? Би өнгөрсөн цаг руугаа буй би яг хэн юм бэ? Би хаанаас үсэлтэй юм бэ? Би яагаад энд байгаа юм бэ? Энэ тухайга эргэж харах зайлшгүй шаардлага биднэрт тавигдж байгаа. Тэг өнгөрсөн 7 хоногт би энэ 7 хоногт дугуй оноо явж итэл дугуйн замдаа нэг эрэгтэй хүүхэд 10 орчим насны эрэгтэй хүүхэд дугуйндаа даруулаад ойччихгүй миний хувьд. Тэгээ би явж очиод би чамд туслах уу гэдгсэн. Тэр Америк шар хүүхэд байсан. Тэгээд нөгөө хүүхч нүгөөгөө хэрэггүй гэв. Би үнэхээр чи тусламж хэрэгтэй байна уу би чамд туслая гэдэг. Гэтэл нөгөө хүүхэд үгүй энэ бол тэр хүүхэд хэлэхдээ COVID-19 гэж надад хэлсэн. Гэтэл болон таараад ээж аав нь гарч ирсэн. Тэгээд тэд нар над руу нэлээд ширүүн хараад тэгээд хүүхдээ аваад ингээд цаашаа явсан. Тэгээ энийг харахтаа би хэрв би одоо төрлөх мөн чанараараа бодох юм бол тийм ээ. Намайг хятад хүн байна, Аз хүн байна. Тэгээ ковид халдвар тахал өвчнөд намайг буруутгах чинь надаас зайгаа барихыг өрөөх эцэг гэх нь хүүхдэд зааж өгсөн байна гэдэг ч юм уу. Эмзэг хүлээж аваад энэ их ачааг би өөртөө аваад цаашаа дугуйгаа унаад явхад надад дугуйгаа битгээл амьдралаа аваад явхад надад хэцүү тэртэй байх баг. Харин үүнийг би Христийн дүр төрхөөр харах юм бол it's okay. Байдаг л зүйл. Дэлхийн ертөнцийн яалагын байдалтай байгаа. Then what? Тэгээ юу гэж? Нөгөө талаас нь илүү сайнаар харах юм бол social distance буюу зай барих хэрэгтэй юм байна. Ээж аав нь хүүхдэд зөв зүйлийг хэлж өгсөн байна. Би ч гэсэн өөр хүүхдэд бас ингэ хэл ёстой юм байна. Гэт ингэ цаашаа яв. Асуудлыг арай илүү хөнгөн easy байдлаар бид өөрсөндөө хүлээж авах боломжтой. Тэр Библи юу гэж хэлээд байгаа юм бэ? Зэрэг хөршөө хайрлах тухай. Эргэн тойрныхоо асуудлуудад бид нэр хитрхи эмзэг биш бид нэр асуудлууд магадгүй зарим тохиолдолд таны эрхийг зөрчиж явах тохиолдол ч байж болох юм.
Тэгвэл үүнд бид Библийн нүдээр бид нар яаж харах вэ? Библи биднэрт Христийн дүр төрхөөр хувьсан өөрчлөгдөх, өдрөөс өдөр шинжлэгдэх тухай ярьж байгаа. Манай сүмийн нэг итгэл надаас асуусан, Христ Есүсийн дүр төрх гэж яг хэн юм бэ гэж. Есүсийн дүр төрх. Есүсийн дүр төрхөөр өөрчлөгдөн гэдэг нь бид нар яг Есүстэй адилхан урт үстэй, орхимжтой, тийм ээ? Тэгээд суран шахаатай ингээд явах ёстой юу? Тэгвэл Христ яг өөрөө яг хэн байсан юм? Библиэлд Иесус Христ урт үстэй, суран шахаатай, өндөр хамартай ийм юм байсан гэж Библиэд ердөөсөө дурддаггүй. Иесусийн дүр төрхийг харин манай дундад 100 тийм ээ одоо хүн төрлөختний соёл иргэншлийн хөгжлийн явцад Иесусийн дүр төрхийг янз бүрээр урлагийн бүтээлүүд дүрсэлсэн байдаг. Зарим нь түүнийг гантик чулуугаар, зарим нь сайхан одоо Леонардо да Винчи түүний сүүлчийн зоог гэдэг тийм ээ зургийг хамт дагалгч нартайгаа хамт зурсан байдаг ч юм уу. Европ төрхтэй ингэж тусгасан байдаг. Манай найз намайг Монголоос явхад Европ төрхтэй Иесус Христийн дүр төрх бүхий эрдэнэт хэвсийг тийм ээ одоо минь надад дурсгаад ингээд явуулж ясан гэдэг ч юм уу. Тэгэхээр яг тэр Христийн дүр төрх гэдэг бол бидний даган дуурайх тэр гадаад хэлбэр дүрс үл ердөө биш юм. Энүүх манай энэ хойно байдаг Мэрилэндд гигэн Марит зориулсан Марийн сүм байдаг. Маш гоёмсог өндөр одоо хөрөнгө оруулалтаар хийсэн өндөр тийм одоо зэрэглэлийн сүм. Тэгээ тэн дотор яваад ороход тэн дотор хар Иесус Христ тийм ээ одоо black baby бүр Иесусийн их маар бүр ингээд Африк Америк гаралтай тийм эмэгтэй Иесусыг ингээд Африк эмэгтэй та нар боддоо буржгар өстэй Иесус Христийг ингээд өвгдөрөө тавьдсан. Тийм хөшөө байж байгаа. Тэгээ дараагийн өрөөр яваад орох юм бол Матай, Марк, Лук, Йохан дөрвийг нөгөө сайн мэдээний эхний дөрвөн номыг бичих дөрвөн хүнийг Иесусийн дагалдагч нар тэд яасан гэхэл зэрэг хананд Африкан Америк хүний төрхөөр буржгар өстэй дагалдагч нарын зургийг хананд байрлуулсан. Дараагийн өрөөнд яваад орох юм бол тэнд бүр онигор нүдтэй Вьетнам царайтай Иесус байж байгаа. Тэгээд тэн дотор очиод залбирах боломжтой гэдэг ч юм уу. Тэгэхээр Христийн дүр төрх гэдэг бол яг тогтсон ойлголт бол ердөө биш. За яг энэ бол Иесус юм а гэж харин Христийн дүр төрх гэдгийг бид Библиэс бид нар харах. Библиэлд Христийн дүр төрхийг яг хаанаас бид нар олж авах вэ? Энэ бол шинэ гэрээ, хуучин гэрээ. Бид нар хэлсэн. Бид буцаад хуучин руугаа бид нар өнгөрсөн рүүгээ яваад очих юм бол тэндээс бид нар юу олж авч болох вэ? Хуучин гэрээг харах юм бол Египтээс гарсны 20 дугаар бүлэг дээр Библийн 10 хууль байдаг. 10 хуулийн дээр эхний 4 хууль нь эзэн бурхнаа хүндлэх тухай гарч байгаа. Чи эзэн бурхнаа хүндэл. Түүнтэй адилах тийм эзэн бурхны оронд чи бурхтыг шүтэж хиймэл дүрсүүдийг бүү бүтээ гэж хэлсэн байж байгаа. Тэгээ мөн дээрээс нь чи 7 хоногийн нэг өдрийг ариунаар сахиж бурхан эзэндээ хүндэтгэл мөргөл өргөж байгаарай гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бол бидний Христ Есүсийн тэр дүр төрх мөн юм а гэж бид ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Есүс Христ энэ дэлхийд амьдарч байхдаа эзэн бурхан эцэг аавыгаа тэрээр хүндлэж байсан. 7 хоногийн тэр ариун өдрийг ариунаар сахиж байсан гэдэг ч юм уу. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ өдрийг бид нар ариунаар сахиж байгаа юу? Бид нар Христ итгэж хүмүүс бид нар 7 хоногийн нэг өдрийг бид нар сүм чуулган руугаа тэр яг тэр actual бид байрлал очиж чадахгүй ч гэсэндээ бид гэрээсээ бид хүндэтгэл мөрөглийг бид нар онлайнаар дамжуулаад бид эзэн бурхандаа хүндэтгэл мөргөл өргөж байгаа. Бид өргөл 11-гээ бид нар онлайнаар дамжуулж байгаа. Бид нар бурхан эзэндээ залбирлаа, мацаг барин залбирлаа өргөж байгаа. Хүндэтгэл мөргөлөө бид нар түүн рүү хандуулж байгаа. Энэ бол бидний Христийн дүр төрхөөр байх тэр мөн чанарыг маань нэг цөм, нэг зайлшгүй чухал зүйл энэ л гарцаагүй муу юм. Хоёрдугаарт нь 10 хуулийн сүүлийн 6 хэсэг бол эцэг гэхээ хүндлэхээс ахуулаад эхнэрээ хайрлах, гэр бүлээ хүндлэх, гэр бүлийн ариун журамт байдлыг сахих, тэгээд хөршөө хайрлах, хөршийнхөө эсрэг худал хийхгүй байх, өмч хөрөнгөндөө санаарахгүй, шунхаарахгүй байх тухай гэдэг ингээд өртсөн байна. Өөрөөр хүмүүс бидний хоорондын харилцааны тухай Библиэд өртсөн байна. Үүнийг Иесус Христ шинэ гэрээнд хэлэхдээ хуучин гэрээний Библийн хамгийн агуу тушаалууд бол чи эзэн бурхнаа хайрл, тэгээд дараа нь хөршөө өөрийн адил хайрл гэж хэлсэн.
эдгээр тушаалууд, эдгээр үгүүд дотор бидний Христийн дүр төрхөөр өөрчлөгдөх тэр мөн чанар оршиж байгаа маа. Жинхэнэ Христийн дүр төрхтэй хүн байна гэдэг бол та эзэн бурхнаа хүндлэх, эзний өмнө та нэг өдрийг ариунаар сахих, бурхан эзэндээ хүндэтгэл мөрөглийг өргөдөг байх. Мөн дээрэс нь хуучин гэрээний хуулийн сүүлийн 6-нд 10 хуулийн сүүлийн 6 тушаал эцэг гэхээ хүндлэх тухай. Та аав ээжигээ хэр хүндэлдэг вэ? Та өндөр наснуудыг хэрэг асарт итгэдэг үү? Энэ бол Библийн тушаал. Энэ бол Библийн амлалттай тушаал. Та Бурханаас өгөгдсөн газар нутаг дээр урт удаан амьдран суух болно. Газар нутгийг эзэмшиж амьдрах болно гэж хэлсэн байж байгаа. Та бодоод үзтээ. Өнөөдөр пандемик дэлхийд даяар дарахсан энэ цар тахал Европын орнууд, барууны орнууд маш ихээр энэ дахлын голомт болж энэ дахлын хохирогчнор болж байгаа. Цаг бусаар өнөөдөр өндөр наснууд таалалд өгсөж байгаа. Гэтэл Азийн орнууд Хятад, Солонгос, Сингапур, Япон, манай Монгол цар тахлыг бариад авлаа. Тодорхой хэмжээнд өөрсдийнхөө төвшөнд. Ялгаа нь юундаа байна? Азууд бидний хувьд эцэг гэхээ хүндэлдэг. Өндөр наснуудаа бид нар асардаг. Энэ ахуй соёлд мань шингэсэн Библийн зарчим биднэрт байгаа учраас бид үүгээрээ бид энэ цар тахлыг даван туулж чадж байгаа. Харин Итали, Европ, барууны орнууд өнөөдөр өндөр наснуудаа орхиж байгаа. Тэднийг асрамжийн газар хайж байгаа. Үр хүүхдүүд нь, ач зээнэр нь, аав ээжигээ эмээ өвгөө эргэж тойрхоо орхисон байгаа. Хүн болгон өөрийнхөө хувийг бодож байгаа. Үүнээс болж нөгөө өндөр наснууд гэртээ байхдаа, ганцаараа байхдаа таалал төгсөж байгаа. Харамсалтай явдал. Энэ бол энэний цаана байгаа ердөө энэ Библийн зарчим, Библийн үгсийг хүн төрлөختөн бид нар дагаагүй бас нэгэн хор ур шиг энд байгаа юу гэвэл байгаа. Нэг шалтгаан гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр Христийн дүр төрхөөр өөрчлөгдөн гэдэг бол бид иж аавыгаа хүндлэх. Өнөөдөр та аав ээжээ хэр зэрэг асарж байна, тэтгэж байна. Өндөр наснуудаа та хэр зэрэг асран халамжилж чадаж байна. Үгээр чинь хэмжигдэнэ. Хэрв та айл гэн эхнэр бол та нөхөртөө хэл, хэрв та нөхөр бол эхнэртэй хэл. Бид өнөөдөр үр хүүхдүүдтэй бид нар аав ээжигээ хэрхэн яаж асарч тэтгэх вэ гэдгийг нь бид нар яаж зааж өгөх вэ гэвэл тэдний аав ээжийг, тэдний эмээ өвөөг бид нар хэрхэн яаж асарж тэтгэж хүндлэж байгаагаас үнэхээр бид нар үр хүүхдүүдтэй энэ сургаалыг, Библийн нүүр зүйлийг бид нар зааж өгч өгнө үгүй юу? Энэ маань шалтгаална гэсэн. Тэгэхээр Библийн хуучин гэрээний 10 хууль гэдэг бол Христ Есүсийн дүр төрхөөр өдрөөс өдөрт шинжлэгдэх зайлшгүй суурь юм. Америк нэгдсэн улс 1960-аад оны үед Джон Кеннеди ерөнхийлөгчийн үед сургуулиас, ерөнхий боловсролын сургуулиас эдгээр 10 хуулийг авч хайсан. Хуучин цагтууд эдгээр 10 хуулиуд ерөнхий боловсролын сургуулиудын коридорт бичээтэй байдаг болсон бол Джон Кеннеди Америкийн нэгдсэн улс манай үндэстэн сарлуу гарахаар шийдлээ. Шинжлэх ухаан хөгжлөө одоо бидэрт бурхан хэрэггүй. Сургуулиас 10 хуулийг авч хайсан. Үр дүнд нь юу болсон гэж? Сургууль дотор хүүхдүүд Библиэд нүүр тул чадахгүй болсон. Харин тэд өсөж том болоод эрийн цайнд өндөр насыг амьдралын хорвоогийн зам ёсоор тэд яасан. Гэмтэрэгт холбогдож, нийгмийн асуудлууд үүсгэж, орон шоронд орж, шорон дотор Библиэд нүүр тулж байгаа. Тэгэхээр та боддоо бид үр хүүхдүүдтэй бид өөрсдөө Бурхны үгийг эдгээр 10 хуулийг Христийн дүр дотор өөрчлөгдөх, өдрөөс өдөрт өөрчлөгдөх энэ үнэт зарчмыг бид амьдралдаа дагаж, мөрдлөг болгож явахгүй бол бидний ирээдүй, бидний улс нийгмийн ирээдүй үнэхээр бүрхэг.
Тэм учраас та өнөөдөр залбираарай. Бурхан эзэн минь та бидэнд туслаач. Та надад туслаач. Би таны үг сургаалыг дагаж амьдрахыг хүсэж байна. Өдрөөс өдөрт би таны дүр төрхөөр хувьсан өөрчлөлтийг үнэхээр хүсэж байна. Би үр хүүхдүүдтэй заахыг хүсэж байна. Би хань жилдээ би аав ээжидээ би үлгэрлэн харуулахыг хүсэж байна. Та надад туслаач. Таны үг бол итвэхтэй амьд үлээ. Иесус Христийн нэрээр залбирлаа өргөлөө. Аамен. Та энэ хүү залбирлыг дагаж хийгээрэй. Ингээд таны өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөх, өдрөөс өдөрт Христийн дүр төрхөөр Бурхны алдрын төлөө шинжлэгдэн өөрчлөгдөх эх 7 хоногийн чинь өдөр бүрт амжилт хүсье. Бурхан таныг ивэх болтугай. Баярлалаа.